За сайн байцгаана уу хүмүүс үзэгчдийн өглөөний амгалан айлтгая. Өнөөдөр бол 2026 оны 3 сарын 20 Баасан гараг. За өнөөдөр амралтын өдөр учраас өглөө та бүхэнд товчхон мэдээллийг хүргэе. За энэ бол Иранд болж байгаа дайнтай холбоотой зарим нэгэн мэдээллийг товчиж хүргье. За юуны өмнө дэлхийд дахин бол Америкийн явган цэрэг анх удаа Ираны нутаг дэвсгэр дээр бууж магадгүй гэсэн мэдээллийг бол хүлээж байна. За энэ бол гол төлөө Хормузын хоолой орчмын газар нутгийг хяналтанд авах. За ийм чиглэлтэй гэсэн хэвлүүдийн голцоо таамаг байна. За хэдийгээр цагаан ордон болон Пентагоны зүгээс Иранд цэрэг оруулах энэ төлөвлөгөөг үүсгэж байгаа боловч үүнийг бол магадгүй Пентагоны ээлжид сюрприз байж магадгүй гэсэн мэдээлэл бол явж байна. За энэ 7 хоногийн ихээр Америкийн нэгдсэн улс Иранд нийтдээ 2000 орчим тэнгисийн цэргийн тусгай бэлтгэгдсэн хүчийг илгээсэн тухай мэдээлж байсан. За үүний мөрөөр Ираны зүгээс бол Америкийн явган цэрэг эрхийг тэсэн хүлээж байна гэдэг. Улмаар Америкийн явган цэрэгтэй тулахад бэлэн гэсэн мэдээллийг бол удаатраалан хийж байгаа. За тэгвэл өнөөдөр өглөө Associated Press-ийн мэдээлснээр үзэхэд Америкийн нэгдсэн улс дахин 3 ширхэг байлдааны хөлөг онгоц. Дээр нь нэмэлтээр 2500 орчим Marines буюу тэнгисийн цэргийн тусгай бэлтгэгдсэн хүч илгээж байгаа тухай мэдээлэл байна. За одоогийн байдлаар эдгээр явган цэргүүдийг чухам юунд ашиглах Ираны аль хэсэгт буух зэрэг мэдээлэл бол тодорхой бос байна. За ямар ч тач Хормузын хоолой саатаж хаагдсантай холбоотойгоор дэлхийд дахинд үүсэж байгаа эрчим хүчний хямралыг нэн дээр шийдвэрлэх. За энэ чиглэлд Америкийн засгийн газар ихээхэн хүч хөрөнгө зарцуулж байгаа гэдэг нь тодорхой байна. За энэ 7 хоногийн эхэнд бол ерөнхийлөгч Трампын зүгээс Европын холбоотнууд ер нь Америкийн нэгдсэн улсын холбоотнууд болон дэлхийн улс орнуудыг бол Хормузын хоолойг хяналтанд авч дахин нээх ийм уриалга гаргасан байгаа. За гэвч Европын орнууд бол ерөнхийлөгчийн мэдээлэл гаргасан даруйд үүнийг эсэргүүцэж Хормузын хоолойд цэрэг илгээхгүй Иранд болж байгаа дайнтай ямар нэгэн байдлаар шууд оролцохгүй гэсэн мэдээллийг бол яаран сандран хийсэн байдаг. За тэгвэл өчигдөр 3 сарын 19-нд Европын голдуу нийт 7 орны зүгээс Ираныг буруутгасан утгатай мэдээлэл хийсэн байна. За эдгээрт бол нэгдсэн вант улс, Франц, Герман, Итали, Нидерланд, Япон, Канада гэсэн улс орнууд нэгдэж байгаа. За эдгээр улс орнууд бол үндсэндээ Ираны эргэн тойрон хөршүүдтэй хийж байгаа дайралтыг ингээд Хормузын хоолойг хааж байгааг илт буруутгаж шүмжилсэн ийм утгатай мэдээллийг хийгээд цаашлаад Хормузын хоолойгоор чөлөөтэй зорчих тээвэр хийх ийм олон улсын боломжийг дахин нээхийн тулд шаардлагатай арга хэмжээнд оролцохоос буцахгүй гэсэн ийм утгатай мэдээллийг бол хийлээ. За үүнийг бол гол төлөв бэлэгдлийн чанартай гэсэн утгатай тайлбар бол хийж байна. За одоогоор Америкийн нэгдсэн улсаас өөр улс орны тухайд цэргийн хөлөг онгоц Персийн болон орчимд илгээсэн тохиолдол байхгүй байна. За ингээд үүнтэй холбоотой мэдээж Хормузын хоолойтой холбоотой хамгийн их сандарч байгаа улс орн бол Япон улс. За өчигдөр Японы ерөнхий сайд цагаан ордонд айлчилж ерөнхийлөгч Трамптай уулзалт хийлээ. За энэ бол гол төлөв Хормузын хоолойд үүссэн нөхцөл байдлыг хэрхэн зохицуулах.
Энэ талаар одоо хоёр орны хооронд яриа хэлэлцэр хийгдсэн гэдэг ийм тамга байна. За тиймээс үнэхээр эдгээр улс орнууд хормозын хоолой хөдөлгөөнийг одоо иргэн нээх, хяналтанд авахд цэргийн одоо хувьд оролцох хэсэг асуудал бол сонин анхаарал татсан ийм зүйл болж байна. За ингээд ямар ч тач Америкийн нэгдсэн улс бол одоо Персийн болон орчимд миний ойлгосноор 4500 орчим одоо Marines буюу Тэнгисийн цэргийн тусгай одоо өндөр бэлтгэгдсэн мэргэжлийн одоо айр нэлгээж байгаа гэдэг ийм мэдээлэл байна. За энэ бол Америкийн нэгдсэн улсын хувьд энэхүү зөрчлийг одоо маш хурдан хугацаанд нэг тийш нь шийдвэрлэх хүчин чармаалттай бол зайлшгүй холбоотой. За нөгөө талд Ираны тал бол үүнийг одоо сонжруулах. За ингээд бүс нутгийн одоо докторгүй байдал үүсгэж үүний улмаас нефтийн одоо үнийг $200 түргэх улмаар дэлхийг одоо хамарсан эрчим хүчний хямрал үүсгэж энэ мэтээр Америкийн эхлүүлсэн одоо дайны үр уршиг үр дагаврыг дэлхийн нийтэд ойлгуулж харуулах гэсэн байр суурийг баримталж байна. За тиймээс Иран улсын хувьд бол одоо байгаа Путингийн болон дроны нөөцөө Америкийн одоо цэргийн байршил гэхээс илүүтэй эргэн тойрон одоо улс орнуудын газрын тоос эрчим хүчний одоо дэд бүтэц рүү одоо халдахад гол дуу ашиглаж байна. За цаашлаад зөвхөн одоо эрчим хүч газрын тоосны дэд бүтцийг одоо онилоо зогсохгүйгээр Америкийн нэгдсэн улсын хөрөнгө оруулалттай одоо компаниудыг мөн одоо чиглэнэ гэсэн анхааруулга гарч байна. За тэгвэл Ираны одоо армийн томоохон албан тушаалтнууд өнөөдөр өглөө бас нэгэн одоо анхааруулга гаргаж байгаа. Персийн болон орчмын одоо улс орнуудын одоо амралт аялал зугаалга, аялал жуулчлалын одоо баазуудыг онилно гэсэн анхааруулга гаргаж байна. Энэ бол яаж ч утсан Ираны хувьд бол одоо булангийн орнуудыг ийхүү одоо сандаргаж, энэ мэтлэнгээр булангийн орнуудаас болон дэлхийн одоо улс орнуудаас Америкт хийх шахалтыг одоо эрчимжүүлнэ гэсэн ойрын тактик барьж байгаа болтой байна. Тэгвэл Америкийн нэгдсэн улсын хувьд бол энэхүү шахалтанд одоо орохоос өмнө Ираныг одоо маш богино хугацаанд буулгаж явахаар одоо захиахан одоо хүчин чармаалтаа гаргаж эхэлсэн мэдээ байна. Ийхүү Ираны дайны улмаас үүсэж байгаа дэлхийн дахныг хамарсан одоо докторгүй байдал. Нэг ялангуяа газрын тоос эрчим хүчний салбарт үүссэн одоо хямрал хаана хүрч дуусахыг одоо таамаглах боломжгүй байна. Ямар ч тач олон нийтэд тодорхой байгаа нэг факт бол энэхүү дайнаас одоо хамгийн том ялагч нь бол одоогийн байдлаар Оросын улбаны улс болж хувирсан. Оросын Украинд явуулсан одоо дайны улмаас Оросын тосноос татгалзаад байсан улс орнууд орон гэртээ гал алдахгүй тулд одоо хүссэн үсээгүй Оросын одоо газрын тосыг одоо худалдан авчихгоо тухай мэдээлэл байна. Үүний одоо шалтгаан бол Америкийн нэгдсэн улс одоо Оросын улбаны улсын газрын тосонд тавиад байсан хоригоо одоо 1 сарын хугацаанд төр цуцалсан байна. Түүгээр зогсохгүй одоо Европын холбооны орнууд болон Америкийн нэгдсэн улсын зүгээс Оросын улбаны улсын газрын тоос эрчим хүчний салбарт тавьсан хоригоо одоо зөөлөх ийм яриа хэлэлцээж бас өрнөж байгаа тухай мэдээлэл байнамаа. Ингээд Баасан гарагийн тооч мэдээг хүргэлээ. Анхаарлаа хандуулсан үзэгчдтэй баярлалаа. Дараагийн мэдээгээр удахгүй уулзъя. Санхүү даатгалын мэдээллийг сургаар биш их сурвалжаас нь бид танд хүргэнэ.